Сайн уу цэцгэн. За өнөөдөр наадмын дугуй хуушуурынхаа жорын бичлэгийг хуваалцах гэж байна. За 10 жилийн туршид наадмын дугуй хуушуур хийх жорын бичлэгээ хуваалцаж байгаа. Тэгээд олон жилийн туршлагаар хүмүүс жилдээ нэг ганц 2 удаа л дугуй хуушуур хийж иддэг болохоор хийхдээ жоохон сүрдээд ч юм уу, шантрахаад ч юм уу байдаг. Гэхдээ тэг хэрэггүй учир нь нэг юм хэдхэн арга барилыг та мэдж хаад ер нь амжилттай дугуй хуушуур хийж чадна. Тэгээд энэ хэдэн аргасаа хуваалцъя. За өгөөж нэгдүгээр гурил ашиглах гэж байна. Хуушуур хийхэд хамгийн гол зүйл бол гурил байдаг. Нэгдүгээр гурилаа 550 г хийлээ. Өгөөж гурил байна мэдээж том савлгаатаагаар худалдаалагддаг. Гурилаа хийгээд үүн дээрээ нэг ширхэг өндөг 300 мл бүлээн ус хийгээд гурилаа их нэлцгаа зурнаа. Үүнийгээ хамгийн багадаа 2 цаг амраагаарай. Иймэрхүү нэлцгаа зурагдана. За гурил амрах хоорондоо шанзаа бэлтцгээ. Шанзандаа та дурын ногоон сонгож хийж болно. Ногоон сонгон, сармис, салиар, жууцаа гэж тайлнж болно. Би энэ удаад жууцаа жижиглэж хийн. Маш сайн жижиглэж ирчих хэрэгтэй. Маха заавал машинцсан мах сонгох хэрэгтэй. Татсан мах 600 г, даавс нэг хоолны хаалбаа 5 г хар перцээр амталсан байгаа. За дараагийн бэлтгэх зүйл нь илдэх гадаргуугаа илдүүрээ маш сайн тослох хэрэгтэй. Тослоод гурилаа тасалцгаая. Гурилаа 60 г-аар таслаарай. Гурилаа илдэхдээ ингээд голдоо овгор хэсэг үлдээж илдээрээ тэгвэл дараа нь илдэхэд цоорохгүй шанзаа 50 г орчим таслаад нийт гурилтаагаа 110 г болж байна. Үүнийгээ бууцыг чимхэд 10 минут орчим тослоод амрааж өгнө. Ерөнхийдөө энэ дөрвөн аргыг мэдэж аваарай. Нэгт гурилаа нэлцгаа зурах хэрэгтэй. Мөн хамгийн багадаа 2 цаг амраана. Сайн амарсан гурилаа шанзаа хийж чимхэд илтгэхээс өмнө 5-10 минут амраах нь маш их чухал. Хоёрт машинцсан мах сонгоорой. Тэггүй бол гурилнаасаа бүлтэрч гарах эсвэл цоорох гэдэг талтай. Гуравт жин ашиглаж, жинлэж хийвэл нэгэн жигт болж өгнө. Дөрөвт тосоо сайн халааж байж шарвал хуушуур нь тосоо уухгүй байх нэ. За эхний хэдэн хуушуур ер нь гарт арай эвлэхгүй гой болж өгдөггүй. Гэхдээ энэ зүгээрээ 2-3 удаа хийгээд ирэхээр яг гой хүссэн хэлбэрт ороод нэгэн жигт хийгдээд ирдэг. Тосны хувьд тослоо маш сайн халааж хийн. Сайн халаагүй байхад нь шарах юм бол маш их тостой хуушуур болоод идэг. Тэгэхээр энэ хэдэн аргыг мэдсэн байхад бүтлгүйтэхгүйгээр амжилттай дугуй хуушуур хийх нэ. Та чаднаа туршаад үзээрэй. Бичлэг маань таалагдвал лайк болон шеэр дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.